Зохиолч Стенүн Эдрет амьдрал 1-р бүлгийн 10-р хэсэг. Саяхан л хайрандаа умбан цэнгэж алсан тэргэлийн зүрх гуниг гутрал давтан хархан нүднээсээ нулимс туслуулан мэгшсээр байв. Алдар түүний тайтруулгыг оролдон сул асгарах үсийг нь нэлбэхэд надад битгий хур ямар муухай өөдгөө юм бэ? Чи заавал очих албагүй. Очихгүй, чадахгүй. Би өдийг хүртэл өчнөө зовсон ч би худалдаж үзээгүй. Тэргэл угсхийн босоод би шүршүрт орчход явлаа. Над бандагийнхаа учрыг өөрөө олоорой. За. Альмаа гуйхаас хэмээн алдрыг дорой дуурвал тэргэл иш чааваас та төрсөн дүүгээ ядч хайрлаач хэмээн үнэн сэтгэлээсээ дургуйсан хэлчгээд угаалган өрөө рүү орчихов. Түүний өөлийнхөнгүй өвдөгш гоо биеийг хараад сэрлэн хөдлөж тажаалан асаж оргисон тул тэсэлгүй араас нь ороод тэврэн авлаа. Зайлаач. Тэргэл түүнийг уурсан түлхэв. Алдар хайраа уучлцгал та. Би өөрөө учрыг нь олноо. Шоронд орсон ч хамаагүй. Тэргэл гинэтхэн чангаар зөрхрөн уйлж доошоо тонгоолоо. Алдар цөхрөн суугаад нурууг нь нэлбэн гараа доошлуулан бумгар хатаг хөхийг нь бацлан байснаа. Хайраа 2-3 цаг л болно штэ. Зүгээр л хамт хоол идээд ганц 2 дар суучих. Тэгээд л бүх зүйл ард хоцрон шүү дээ. Тэргэл довлон нулимстай нүдэрээ дүрлээтэй ширтэн унтан гэцтгүүл би яах юм гэмээн уйлагны шивнэв. Тэхгүй баха. Байхаа гин шүү. Тэргэл түүнийг түлхэж орхиод угаалгын өрөөнөөс гаран ховцлож эхэллээ. Ингээд өнгөрчээ. Алдар толгоо атгалан лаг хийтэл суугаад юу ч хэлэлгүй таг хөшиж орхилоо. Тэргэл ховцлож дуусаад түнлүү хилэндээ хялам хийж харснаа. Өөдгөө навш гэж тодчон хэлэн нулимсаа шувдран арчаад гараад одов. Тэргэл гэртээ ирээд дүү инхлэнгийнхаа үрд орон хэвдээд шүнжин цором хэлгүй мэгшин уйлж хонлоо. Арайч дээ. Нандин бүхнээ зориулж юу юунаас илүү хайрлсны харуд юртол энэ байсан гэж юу? Үнэхээр гомдолтой санагдан хувь заяандаа гутран дэр нортол уйлсаар үүр цайлгаад ажил руугаа яран явжээ. Одоо түнд ээжигээ л аврахаас өөр юу ч хэрэггүй. Удахгүй гадаадаас сүд бүсгүй нэрнэ. Тэрнээс л өмнө амжуулчихсан гэж бодон суух далайгийн гарт тэргэлийн зураг атгаас тавиа. Хонхны баяраараа ахуулсан бариу даашинттай зургийг хаанаас ч мулаад авчээ. Харах бүрд зүрхэн л угшин хамаг бие нь халуун оргин эргэтэн чимчгэн л угшна. Үнэхээр бурхны бүтээл юм аа. Биеийн харцаа энтэр бол өөлөх юм алга. Цүүгээ цууцлаад тэргэлдээ суучвал мөн гоё доо. Мөрөөдөлтөй автан инээмсэглэвч энэ нь боломжгүй гэдгийг тэр мэднэ. Хэдэн жилийн өмнө аав нь бурхан болохдоо за хөөмөн хэдэд цустаа гэдгээ хизээж бүү март хэндэж бүү хэл. Миний ганц дүүг чэ мэднэ. Хэдийгээр бид хоёр харьцаа муутай байгаач эр хөш цусан төрл. Надад тэрнээс өөр хүн төрөл садан гэж байхгүй. Өгнөөс буу гараарай да. Чамгүй хөрөнгө чамдал очин шүү. Тийм. Нэг юм. Шүлсээ залхин төгдөрснээ. За. Энийг авгаах чинь хэлвэл хэлэг. Далаа аава шамдуулан юу юм бэ? Хэлчихэлдэ тийх үү гэж өчнөн гуйсан боловч тэрнээс хойш ганц үг дуурсангүй тун удалгүй өөд болжээ. Далай бодохдоо ямар нэгэн үн цэнтэй зүйлийн тухай хэлхэндэ гэж ойлгож шохоорхон сонирхсон ч аав нь өнгөрч тэгээд алстаа тэгс хийгээд мартаж орхижээ. Аавгах нь үнэхээр баян хүн байв. Эхнэртэй ч үр хөөгдөггүй. Чухам ягаад аавтаа тардаггүй байсан шалтгааныг тун удалгүй олжээ. Аавгах нь заяа хүн хэдийгээр хятад цустай боловч Монгол гих сэтгэл нь илүү дандаа буйны ажил хийж олсон хэдийг ийш тийш нь хандивлаж явдаг нэгэн аж.
Далайж үүнд нь ихэд дургуйцавч гаднаад дэмжсэн дүрсгэн тэр бүхэл санал болгосон охинтой нь сүйд тавиад удахгүй хоримлох гэж байгаа нь энэ юм. Сүйд бүсгүйг нь цацрал гэдэг. Энэ жил 23-тай царайлаг хөөхөн ажиллаж хичээнгүй нэгэн. Далайж анх хараад татгалзаад байх юмгүй дажгүй юм шиг байна гэж ихэд ойшоожээ. Гэвч тэргэл гарч ирснээс хойш цацрал дэндүү жул санагдах болж ийхүү санаашрал домбон тажаатан суугаа юмсанжээ. Буудлын өргөн орыг эвдчих шахан шүнжин цэнгсэн дэмчиг өглөөртлэн босоод "За би явлаа. Ажил ихтэй. Оюун өөртөө эрдэн миний сайхан биехаа ямар жирийг асааж дөнгөх юм" гэж бодохч үнэндээ дэмчиг тэрэглийн тухай сайдраа сууж мэдэн түүнийг цэргийн найз баярын том охин болохыг мэдээд нэгэн атгах бодол төрөн эртлэн босчээ. Баяр мосог дуновш том охиноо нуугаад байж дээ. За яах вэ? 30 саяын тооцоондоо охиныг чинь химэн шүд зүүн бодож инхүү эртлэн босоод дарих руу такси аван хөдлөв. Цэцэрлэг дээр ирээд засварын ажилд шуурхайлан орсон тэргэл амсхийг завгүй ажиллаж байв. Хамт ажиллаж буй багш нар эцэж ядран "Тэрглээ юунд яардаг юм бэ? Жоохон удаан л та." Гэвч тэргэл тэдний үгийг огт сонссонгүй. Юу ч дуурахгүй сэв завгүй ажилласаар л байлаа. Түүнийг сайн ажиглавал торомгор хар нүдэнд нь гуниг хурж нулимс мэлтэгнэн байх аваа. Үнэхээр зүгэрдлөө гомджээ. Хөөрхий альмаа золиос болох нь нэг хамт шүү дээ. Ингэж бодохоор л зүрхэн шимшрэн нулимс туслана. Үгүй тэгж болохгүй. Охиныг гигэн ирээдүйд уртаг суулгаж болохгүй. Тэргэл ийхүү шивнээд алдарлаа. За би зөвшөөрье. Үнэхээр би уулзаад чиний бүх зүйл сайхан болж альмад хор хөрөхгүй юм бол хамаагүй. Би уулзъя. Гэхдээ ганцхан удаа шүү. Миний чамайг гих сэтгэл энэ болог гэж бичлээ. Алдраас төдөлгүй хариу ирэв. 18 цагт ажил дээр хүрээд иргэнэ. Хаягна. Ингэж шийдсэний дараа тэргэлийн би өөрийн ирэхгүй сулран суун тусахад багш нар "Хүүе, яава? Амрал да. Мөнгө олдно. Би олдохгүй" гэлцэн тал талаас нь түшээд авлаа. Одоогоос 3 жилийн өмнө дэмчиг цэргийн найз баяртай тааран гэртэн зочилжээ. Тэд уг нь үе зайгүй сайн найзууд. Баяр унган хотынх болоод ч тэрөө сүрхий зодоонж зоримг нэгэн. Хөдөөний малчин ир болохоор нутаг руугаа буцаж хаа нэгтээ баярт шүлний юм явуулан хотод ирэхдээ уулзаж архитдаг байв. Дэмчиг улан баяжин баяр архинд автан тэдний харилцаа хөндөрсөөр холджээ. Гэвч санаандгүй таарч өгтлээ уухаар шийдээд гэрт нь очлоо. Баяра хоёулаа хамтрий. Юуны тулд онжууд билээ дээ? Тэгээ л дээ. Баяр согтуурхан 2 гараа сарвалзуулан "Миний энэ 10 хуруу бараг л алт шүү дээ" хэмээн сайрхав. Дэмчиг түүнийг үнэн гэдгийг мэдэх болохоор "Тэр жүнэн шүү. Миний анд мондог мэ. Энийг татчих" гэд арх өгөнгөө. "Чиний нөгөө газар чинь хаана юм? Дээр нь юм барья л да. Яг улаан зам дээр. Хүнд төр түрээслүүлчихсэн байгаа. Одоо цуцалж хаа. Дээр нь юм барья." Маргааш нэрвэл болсон хойноо баярын газрыг очиж үзв. Хэмжээ багч үнэхээр боломжийн байрлалтай юм. Цогт дуновш яаж зараад идчихээгүй гэж бодсон дэмчиг ухаан сийлэн "Түрээсээ цуцалчих. Дээр нь барилга барья." Баяр толгоогоо майжлан "Түрээс ч бас биш юм. 5 саяын барьцаанд байгаа." Дэмчиг тэр дор нь мөнгө гарган хил ам хийсээр 5 саяыг нь төлж гэрчлэгийг нь аваад "За, найз нь энийг барьцаалаад мөнгө зээлчихье. Чи хариуцаад юм бариул. Хамтрий" гэхэд баяр эргэлзэж зөвшөөрч өгчээ. Ингээд л дэмчиг 25 сая төгрөг нэмж өгөөд хэд хоногтой суур цутгуулан тоосоо буулгууж байгаад
яваад өгч. 30 сая байтугай 300 сая хүрэх газрын гэрчилгээтэй хүн яах вэ? Тэгээд л бараг мартаж орхисноо сая санан түүгээрээ шантаажлан охиныг нь өөртөө хийх гэж яарсан нь энэ юм. 10 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 1-р бүлгийн 11-р хэсэг. Эрх биш эрх гэрийн эзэн юм хойно баяр 2 өдөр арх уусангүй. Нэгэнт эхнэр нь ажил хийх чадваргүй болсон болохоор гэр бүлдээ нэмэр болёо гэж бодон нэг машины мотор засаад хөөрхөн хэдэн төгрөгтэй болж гэртээ ойр зургийн юм авлаа. Дэлгүүрийн үүдэнд шартаж өрсөйсөн хамууд нь өрөвдөлтөй царай гарган зогсохдол баяр тэссэнгүй шил юм аван хам тойруулаад гэрлүүгээ явлаа. 3 татчихсан болохоор дотроос нь халууд өгөн хорхоо нь хөдлөж эхлэв. Тэр замаараа дэлгүүр орон хавтгай шилтэй 100 грамм арх аваад энийг угаадал болий, ажиллаа хий гэж бовтон нэг амьсгаар хөнтөрж орхиод гэртээ ирлээ. Өгд босоогүй унтах бөгөөд томоохон тэрэглэл алга байв. Хий охин минь ажилдаа явж дээ. Гэнэт уур амган дүрлцэн уушгин сагсаагаад ирэв. Тэлмэн энхлэн хоёрын хүнчлийг хуучин босооч яасан жаргалтай юм бос хэмээн хашигчхад бадам цочин сэрж яаваа чи нэл хандтыг болооч гэж чарлахад баяр бүр сагсалзан үгсний чинь нэл хандад сундуугийн шээснүүд үсттэй бос баяр уурсан тэлээгээ тайлаад 2 хүүхдээ хайргүй балбаж гарлаа. Үе ингэж зоддог болохоор тэлмэн нулимс туслуулавч уйлахгүй шазуур зан зогссоор байв. Харин энхлэн аваа байя дахиж унтахгүй эрт сэрнэ хэмээн орилон чарлан зогтно. Тэлмэн дүүгээ өмөрөн намайг зод навшоо намайг зод дүүд битгий гар хүрээд бай. Чи байлаа да төрсөн хүүхдээ гэж ядруу дуугаар өглөх бадан босож ирэн зууралдаж байтал за сайн байцгаана уу? Юу шууган билээ? Багчууд хэрэг тариа юу да? Гэсээр түнтгэр улаан ир орж ирсэн нь хазгар дэмчиг байлаа. Тэрэглийг орж ирмэгц далаа учиргүй догтлон салганан жижирч үүнд ихэд гайхан бие барихыг хичээн ширээндээ урьд суулгаад би одоохон гэчгээд өрөөнөөс гарч утсаар сүмбэтэй яран бүх хүмүүсийг буулга бар ресторан бүгдийг хаа доор уудэнд 2 хүнтэй байж байгаарай гэчгээд дараа нь алдар руу залган чи хэлсэндээ хурч дансанд чинь хэдэн төгрөг хийж эхлэв сэтгэлээ тайвшруулна мэт гэд утсаа таслан бүр унтрааж орхив. Далайг арх ундаглан өгөхөд одоо хүртэл айцаас салаагүй чичрэх тэргэл нэг амьсгаар татаж орхиод хахад цацсан твдэхэд аягтаа ус дөхүүлээд маа ус ууч бит яраа. Ингэж хэлээ далай охинд ойртон мөрөөр нь зөөлхөн тэрхэхэд тэргэл займчин зүгээр л ярилцсан гэвдтэй. Ярилцгаа. Юу ярилцах гэж? Мэдхгүй. Найз залуу чинь надад 30 гаруй сая төгрөгийн өөртөө дээр нь гэмгүй хүмүүсийг зодож гэмтээсэн. Юу мөрийтэй тоглоод аалдсан л гэсэн. Үүний ч юм уу худлаа ч юм уу бөөм. Буудал хэсээд л завхаарад явдгийг хожуу мэдлээ л дээ. Юу? Нэрээ чи яаж мэдэх вүлээ дээ. Маа. Далайн өгсөн зургнууд тэр чигээрээ алдрах байв. Бас эрхсийнх. Хэд хэдэн охидтой хамт их л дотн ахуулжээ. Тэргэл зүрхэн гүнээс уулгалдан сэтгэл нь хоосрох шиг болчихов. Энэ зур далай дур хүсэл өдөөгч нунтаг аягтаа усанд нь сэм хийгээд тэргэлд өгснөө. Маа ус уу. Жоохон тайвшир. Алдар чинь ийм л хүн. Тэргэл ирэхгүй асгарах нулимсан арчин уснаас хэд хэд балгаснаа дүүрэн архитаа хундаг шууран нэг мөсөн залгиж орхилоо. Уур омгон дарагдаж хулжиж орхисон баяр чимээ алдран суухад дэмчиг. Юунд ороо байгаа вэ? Алив, ширээ зас, уулзалгүй удаж дээ. Баяр түүнээс тор дүүрэн юм авснаа тэлмэнд хандан. Та хоёр гэс хоол хий.
Би мах авч ирсэн. Дэмчийн авч ирсэн томшилтын архийг задлан хэдий татж орхисон баяр тайвшран нөгөө барилга маань таг зарцсан шүү дээ. Мөнгө байхгүй. 30 сая төгрөг дуусчихлаа гэж үү? Тийм ээ. Дээврийг нь хийж чадаагүй. Монгол байна да. Би чамд итгэсэн юмсан. Бадамч маш их сандарч байв. Хэзээ нэг өдөр ийм юм болох гэж л байсан. Одоо яана? Мөн хүүхдүүд минь гэж шүүрс алдан бодож суулаа. Дэмчиг хазганан алхасаар гадагш харан тамхилангаа баяраа чамдаа ярилцах юм байна. Жээ ихнэр хүүхдээ нэг тийш явуулчих. За угаасаа одоо эмнэлэг явах байхаа. Гэрд орсон хойно дэмчиг малилцтэл инээд алдан цүнхнээсээ 1 сая төгрөг гаргаж ирээд бадамд өгөн чиний тухай сонсоод л нааша яаран ирлээ. Мэ эмчилгээнд чинь нэмэр болог. Бадам яхаа мэдэхгүй алмаархад дэмчиг баргал хүчээр шахам атгуулж хаад хариу нэхэхгүй тус шүү. Харин та хоёр өнөөх 30 саяал яаран өгөхийг бодоорой доо. Зоригтой ширтэх тормгор хар нүдтэй инхлэн харсан дэмчиг яг л эгч чигээ эгдүүтэй юм а. Ягаад эдний хүүхдүүд ийм онцгой царайлаг юм бол гэж гайхан бодож бас сэрлэн хөдлөн биеийн халуу шатаж эхлэв. Баяр хичнээн халамжид зориг орсон байлаач 30 сая гэж бодох бүр гол нь горойн дотор нь харлана. Бадмаа хүүхдүүд аваад эмнэлэг рүүгээ яваад ирээч. Бид хоёрт ярих юм байна. Бадам яаран хувцлаад тэлмэн инхлэн хоёрыг дагуулan гарч одлоо. Дэмчиг арх ундаглан ууж малилцтай л инээснэ. Нээл унаас шулуун дээр тохиролцоо. За юу тэрв? Огно өгчих. Тэгээд л бүх өр зарна. Нэмээд бадмын имчилгээнд 5 саяг өгье. Юун охин? Инхлэн гүрчилж авах гэж үү? Тэ нэг минь. Том охиныг чинь надаас нуугаад би идчихгүй шүү дээ. За чи битгий солиор. Баяр галзууртал авурлан дэмчгийг заамдан аваад 2-3 шанаадж орхив. Дэмчгийн нүд булуу болтлоо хавдаж хамраас нь цус асгарлаа. Хэдийгээр тарган затгалан дэмчиг туранхаа дорой баяр задуулахааргүй байсан ч огт хөдөлсөнгүй. За боли хэмээн дэмчиг бууж өгсөн дур үзүүлэн баярыг тайлгаруулад би явлаа. Энэ дудуул алуулах юм байна гэд гарч одлоо. Тэр гарангуудаа таньдаг цагдаа руугаа ярин баярыг сайдрайлгаад өгөхийг гуйжээ. Дунд сургуульд хамгийн дотн найз охинд нь тохиолдсон эмгэнэлт явдлыг гэнэт зансан тэргэл ухаан санаагаа хөвчлөн энэ бүхнийг яаж хурдан дуусгах вэ гэж бодов. Уусан архиндаа ч юм уу би нэг л сонирн болоод байгааг анзааран аяхтаа ус руу хяламхийн ямар нэг юм холчихсан бололтой. Өөдгөө навш. Ирчүүд бүгд л адилхан хогийн амтд. Багш нь сэрэл өдөөгч юм уулгачаад найзыг нь хүчинд чигээд өөрөө хүссэн зөвшөөрсөн гэж зүтгэн хөөхөө охиныг нүүр хийх газаргүй болтол нь гүтгэж ял зэмгүй мултарч чадчихэ. Ядуу амьдралтай өмөрч хамгаалах хүнгүй найз нь тэргэл тандан би ингээд өнгөрлөө. Миний найз ийм бузар ирчүүдээс болгоомжилж яваарай. Гарцаагүй тохиолдолд орвол ухаан сэрэг байдгийм шүү. Хэмээн уйлан унжин загчээ. Шаналл доромжлолд автсан найз нь сэтгцийн өвчтөй болон одоо хүртэл эмнэлэгт эмчлүүлж байгаа. Гаж донтой багшаас болж найзынх нь амьдрал бүрэн сүрсэн гэхэд болно. Эмний үйлчлэгээ одоо л орж байгаа даа гэж бодсон далай мушилдсан инээсээр босч тэрэглийн ард зогсон суган дагуур нь гараа оруулан хөхийг нь базлан шилэн хүзүүн дээр нь шуланглан үнсэж тажаалдаа галзууран алдан амьсгаадна. Ганц л удаа алдрын төлөөш альмагийн төлөө гэж бодон бүх биеийг эзэмдэх сэрэл хүсэлд автчихгүй хичээн биеийн цэнсэр байлаа. Тэрглийг эсэргүүцэхгүй байгаа дурамшин жижиг салгалсан гараараа цамцыг нь дараа нь хөхөвчийг нь тайлаад сөхрөн сууж хөхний тавчийг нь өмхөн хөхөж гарав. Тэргэл орилмаар байвч тэсгийн дээдээр тэсэн нүдэ анихад нулимс уйрлан ас гарав. Бүх бие нь халуун шатн доош нь нойд оргин эргүнэх хагаад
Энэний нөлөө гэдгийг мэдэж байгаа болохоор ухаанаа алдчихгүй хичээн бие барьсаар байв. Далай бүр тэсгэл алдав бололтой тэрэглийн өмдийг тайлан "Бурхан минь, ямар гоё бие вэ? Төгс төгөлдөр бурхны бүтээл." Тэрээр охины нүд алдан үзэгслэн давтан солирох шахан айхлана. Заавал ингэх ёстой юм гэж үү? Тэргэл аргадангуй хаятай шивнэлээ. Далай жижигрэн салгалсан хэвээрээ ганцхан удаа хамгаалалт хийлдэ хэмээн охин аргаа баран дорой дуграв. Тэгэлгүйтэй. Далайхаа та сүд бүсгүтэй үсттэй. Тэр хамаагүй. Би түүнд хайргүй. Сүүгээ цуцалсан ч чадна. Ганцхан чамд бүхнээ зориулъя. Далай бүр ухаанаа алдаж орхижээ. Хөөрхий тэргэл инхүү бусдын төлөө өөрийгөө золиослон цөрхрөн уйлсаар хувцаа тэмтчин үндийлв. 11-р хэсэг төгсөв. Эдрет амьдрал 1-р бүлгийн 12-р хэсэг. Сайхан аштай дөлгөөхөн харцтай эмэгтэй эмч бадмыг тосон уулзаад их чин царай бүр аятайхан болчихож эмээ тогтмол ууж байгаа зүтэй. Тэмээ эмчээ би хөнгөрөөд нэг л сүрхий шүү. Эмч инээмсэглэн тэлмэн инхлэн хоёрлуу ширдснээ. Сүрхүү хөхтөд юм а. Ээжтэй ханиулаад л миний дүүнэр түр гарч бай. Эмч нь ярих ээжээс чинь тодруулах юм байна гэд охтыг гарсны дараа их л санаа зовсон янзтай. Хариу ирсэн. За ашгүй юу болов? Том уу? Хавдар улам ихссэн байна. Яаралтай хагалгаанд орохгүй л бол амь насанд чинь аюултай. Бадам уртаар санаа алдан муу хүүхдүүдээ л бодох юм. Тэмгүүлсэн бол гэд нулимс урсган чимээгүйхэн мэгшгэд эмч аргадан тайлгаруулж та тайвшир сэтгэлээр буунарай. Эмчилж болдог өвчин шүү дээ. Би өөр Монгол найзтайгаа ярьсан юм. 150 сая төгрөгтэй хагалгааг 100 хийж өгье гэсэн. Та 7 хоногийн дотор мөнгө олох хэрэгтэй байна да. Тийм их мөнгийг яаж болно доо? Эндээ хийж болдоггүй мүү? Энд чадахгүй хаа да. Дэндүү нарийн хагалгаа шүү дээ. Бадам автобусанд суугаад гэрлүүгээ харих замдаа уйлахгүй хичээн сэтгэлээ хамтамжилж бие барин явлаа. Хаалганы цан зогсоод эмчийн яриаг бүгдийг нь сонсож орхисон тэлмэнж гунигт умбчсан байв. Ирэхгүй нулимс нь урсчих гээд байсан тул нулимсаа арчих ивэл олж чадан "Өө, юм орчхож" хэмээн нүдээ нухлаж суулаа. Тэдний гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн баярыг гавлан баривчилж байхтай таарав. Та нар яаж байна? Юу болов? Биерхүү өндөр цагдаа найзаагаа зодож гэмтээсэн байна. Гомдол ирсэн. Тэсэг дээр ирж уулзаарай гэчгээд баярыг машин цуулган давхиж одов. Хотын төвөн нэгэн бааранд хөгжим ихшиглэн халамтсан согтсон залуус чанга ярилцсан сонсогдон чих дөжрөм чимээ шуугантай байлаа. Дэмчгийг ирэхгүйг мэдсэн оюун нэгтлэн дүүгээ дагуулan зад наригхаар ирчихсэн дарс шимэн гайгүй залуу ширтэн сэрэлтэд цов. Хөөхшин гахаа нэг л өөр болчихож за яах вэ? Өгсөн мөнгөөр чинь сайхан наргээд авъя гэж бодон хундах хоослон дүнартна. Туранхаа биетэ дуу цөөтэй нэгтлэн охинж нилээд халчихсан. Тэр хоёр залуу хардаа "Ёстой гоё би хатай юм" хэмээн шогшроход оюун сөөмгөр нүдэ анивчин "Айлвэ" гэсээр заасан зүг рүү нь харвал цэцэрлэгийн гадаа тэргэлтэй уулзаж байсан бадрүүн чирэг залуу арх хүнтрэн сууж байгааг олж харав. Нээрээ гоё залуу байна шүү. Тэр нүүр нь бултар боосныг би авна шүү. Нөгөөх нь ч гоё залуу байна. Чи тэгээд гэхэд нэгтлэн за тэгье. Нэрээ яасан булчинлаг том залуус вэ? Нөгөөх нь ч гэсэн том байх та хэмээн айлгуудахад оюу муухай харан чи очоод чирээндээ урьчхаа алив хурдал гэхэд нэгтлэн охин за одоохон гэсээр бостол хоёр залуугийн ширээнд өндөр гойлог биетэй
хөөрхөн охин орж ирээд суужгчээ. "Өө, нэг охин ороод ирлээ. Яах вэ?" "Тийм байна. Азгүй л байна да. Чиний залуугийн найз охин бололтой" гэд оюун дахин архи аяглан. "За яах вэ? Түр хардсны. Мөнгө байхад бүх зүйл болно доо" гэж бардамнан хэлснэ. "За төлөө, нэг татчихъя" гэд хундгаа өргөн ярваагчгүй ууж орхилоо. Тэрээр алдартай танилцаж энэ шөнийг хамт өнгөрөөхийг маш их хүсэж байв. Хурдан тавьж орхисондоо харамсан халаглах далай хувцаа яаран өмсөх тэрэглийг тэрвэн "Сая өлегтэй болсонгүй. Одоо нэг хийчихв. Өссөн мөнгийг чинь өгье" гэд хөх бүхсийг нь бацлан зүтгэлээ. Нулимс дүүр нүдээр хилэнтэй ширтэх тэргэл "Би авлаа. Альмаа бид хоёр өргөө болсон шүү. Мөнгөнийхөө асуудлыг тэр алдартайгаа учраа олоорой" гэд далайг түлхэн холдуулаад хаалга руу зүглэв. Сэрэл өдөөгч үнэхээр айхтар үлжилж байгаа болохоор зүрх нь амар гарчих шахан зөглөж, хөөхнийх нь давж сэрийн хатуурч, салтаа орчмоор халуун оргин чимчигнэнэ. Далаа сүүлдээ уурлан "Ингэж гурилдахгүй. Новшин алдрыг чинь бас тэр эрхсийг болгоод өгье л дөө. Гэхдээ чи ингээд амархан явчихна гэж санаагүй зүтэй" гэсээр гараа алдлан хаалга хаан зогсчоод дур тачаалтаа автан байж чадна. Тэрэглийн хацар ягааран хурдан амьсгалах тоолн цээжин түгэлзэн хоёр хүүхэн сэрийх бөгөөд энэ нь үнэхээр дур булаам ер бусын үзэгдлэнтэй харагдах аж. Далайгийн гарыг түлхэн холдуулснаа. "Эр хүн шиг байж чадахгүй бол өөрөөр үзээлтэй" гэж ууртаахан орилсноо уцаа гарган бичлэг сонсгов. "Сүүгээ цуцалсан чи яадгийм? Би түүнд хайргүй. Чи үнэхээр төгс төгөлдөр" хэмээн далайгийн айхлан хэлэх үгс тодчанга бичигджээ. Энэ бичлэгийг сүд бүсгүйч чинь сонсгол юу болох вэ? Далай бачимдан сандарч утсыг нь булаах санаатай ноцолдсон ч тэргэл "Наад утсаа авбал аваа. Бичлэгийг би аль хэдийн найдвартай хүн рүү явуулчихсан." Далай дахиж юм дуурч чадсангүй. Хаалганаас холдон зогсоход тэргэл шурхийн гарч одлоо. Гарцаагүй байдалд орсон далай толгоогоо шан гаслаж "Айхтар үлэгч юм аа. Өрхөнд оруулчихлаа шүү" хэмээн үгэлсээр үлджээ. "Та хоёр очихгүй мүү? Өөрсдийнхээ хэргийг гэмгүй охинд өрүүлчихэд арх угаад суудаг. Ямар муухай хүмүүс вэ?" Халиуна хичнээн ятгаач нэмэр болсонгүй. Алдар хэлгүй болцсон аятай үе арх ундаглан ууж, дууга хураан таг гүлэрч орхижээ. Эрхэс яхаа мэдэхгүй алдар халиуна хоёрыг ээлжлэн ширтэж сууснаа. "Нэр явах уу? Цаадах чинь ямар хүн билээ дээ. Айгүй сүмбэж оролдож мэднэ. Явах уу?" Алдар гинэтхэн ширээ шан өндийж ирээд "Одоо бүх юм өнгөрсөн мэдүү. Бидхийн аншаад байна" гэж орилов. Түүнийг хөдлөхгүйг ойлгосон халиуна "Өөдгөө навш" гэж хэлчихэд босч яв. Эрхэс тэнгэлзэн хэсэг саадснаа "Хамт явъя" гэсээр халиунаг араас гүйлээ. Тэд такси аван жолоочийг яаруулсаар далайгийн овс дээр ирвэл яг үүдэнд нь тэргэл 2-3 залууд боорлуулчихсан зогсож байв. Мэдээж нэг нь сүм бэ. Юу болоод байгааг шууд ойлгосон эрхэс "Хараа, чи тэрглийг аваад шууд яваарай. Би тэднийг саатуулъя" гэд машинаас буун "Хөөе лалруудаа, наад охиноо явуул. Яг одоо" гэсээр дөхөв. Оюунаж буугаад ирчихсэн. "Сүмбэ, чи ёстой заваан гахаа юм аа. Чиний яасныг яадгийг далайд хэлвэл чи дуусна. Муу гаж навш" гэсээр дайрч тэрэглийн гарнаас чангаан "Алив явъя хурдал" гэд таксийн чирэн суулаа. Эрхэс өнөө хидтэй анман задалцаар үлдэв. Тэргэл рүү хэд залгасан боловч охин нь удаа авахгүй л байв. "Ажил тарсан л баймаар юм. Яагаад удаад байна?" гэж бодон "Тэлмээ, миний хүү, эгч рүүгээ байн залгаад байгаарай. Аав чинь дэмжихийг яатсан бол доо. Ёстой гайтай юм" гэж үгэлсээр хэсэг дээр ирэхэд баярыг авч явсан өндөр нуруутай цагдаа тосон уулзаад "Нөхөр чинь найзаа газаадаад нэлээд гэмтээсэн байна.
Гарцаагүй ялавхал байх та. Хүн зодохоор бид чадaltaй биш юмсан. Яг яасан бол тоо? Нүүр амыг нь хөхөрийн болтол цогсон байна лээ. Тархин гэмтсэн юм шиг байна лээ. Эгчтэй өнөө шөндөө багтаж хохирогчтой тохиролцохгүй бол хэзүүдэндээ дүүн сайн санснаа л хэлж байна. Би юутаач нөхөртэйгээ уулзчихъя. Тэгээд гэхдээ удахгүй шүү. Баярын арх гарсан бололтой муухай царайлан гарч ирв. Чи яаж байгаа юм бэ? Бадам өөрийн ирэхгүй урсах нулимсаа твжиж үл чадан мэгшин уйллаа. Баяр. Новш чинь уур хүгээд яаж? Охиноо өгчих гинү. Хэнийг тэр вэ? Тэрэглэв үү? Тийм ээ. Там хүдэ уугаа юу? Тодорхой хэлэлтэй. Үгүй. Өөртөө авах юм байх. Новшийг би мэддэг болохоор тэрэглийг хол байлгадаг байсан юм. Гаж донтоо шаарштэй. Бадмын хөл сулран толгой нэргээд золтой л унчихсангүй. Юу гэж амьдрал вэ? Юу гэж тавилан бэ? Тэрээр арай эдан алгасаар гарвал тэлмэн өөдөөс нь гүйж ирээд ээж ихч уцаа авсан тандаа яриг ин. Бадам уцаа чагнан тэрэглийн хоолойг сонсмогч эвээ минтээ миний ганц нар хэмээн шивнээд эг маггүй уйлж гарлаа. 12 дугаар хэсэг төгсөв.